ажилчдын төрсөн он сар бидэнд өгөгдсөн байна. За эндээс бид нэр одоо тухайн ажилтан энэжид хэднээс үрж байгаа гэдэг мэдээллийг гаргаж аваад ээлжийн амралтын хоногийг тооцож байгаа гэж үзье. За тэгвэл хүмүүс ихэвчлэн яах гээд байдаг вэ гэхээр оноос нь одоо хөөгөөд энэ жил 30-наас үрж байгаа 38-наас хүрч байгаа гэх мэт ингээд гараар оруулж өгөх юм бол бидэнд байгаа нийт 144 ажилтны тоог ингэж гараар оруулах юм бол маш их хэмжээний хугацаа алдахаас гадна зарим дата мэдээлэлээр бид нэр одоо буруу мэдээлэл оруулах боломжтой. За тэгвэл энийг хэдүүлэнүүдээр хэрхэн хэлбэр хийх боломжтойг үздэцгээе. За тхийн тулд эхлээд дуудаад өгчнө. За түүнийхээ дараа шууд today гэсэн функцийг дуудаад хаалтаа хаагаад хасах нь тухайн одоо хүний одоо төрсөн он сарын бид нэр гасаад өгчнө. За тэгэнгүүтээ даслал аваад за хоёр тусал дунд ингээд бичээд өгчнө. Энэ нь болохоор бид нэр тухайн насыг гаргаж ирэх гэж байгаа одоо форматыг оруулж өгч ийнэ гэж ойлгож болно. За ингэнгүүт нөгөө түрүүний бид нэр 30 гэж одоо 96 оноос нөгөөгөөд 2026 он гэхэд одоо бид нэр 30 настай байна гэж хөөжсэн тоо маань энэ үгүй ээж таарад 29 настай одоо 30-наас хүрээгүй байна гэсэн үг шүү дээ. 8 сарын 14-нд 30-наас хүрэх ийм хүн байна гэж ойлгож байна. За ийм томьёогоо шууд дэлгэцэн тарагдчихж байгаа шорткод тусламжтайгаар доошо хуулаад авчна. За ингээд бид нэр тухайн ажилчдынхаа энэ жил хэдэн нас хүрч байгаа гэдэг тоо мэдээллийг бид нэр илүү хэлбэрээр гаргаж авах боломжтой байдаг нэ.